За ер нь ярилцлага бол тийм алдаатай яваад байгаа. Энэ агарын одоо хөлгийн түлшний гэрээ гэдэг бол ийм тусдаа зүйл бол ерөөсөө биш байгаа. Энэ яасан бэ гэхээр бид нар Оросын холбооны улсаас одоо бензин, дизель түлшээ тогтвортой авъя гэдэг гэрээ хийя гэдэг ийм саналыг бид нар тавьдیں۔ Манай засгийн газар. Тэгэхээр окей, энийг чинь хийя. Тэгээд зөрөөд бид нар Оросын тал яадаг вэ гэхээр зэрэг тэгвэл энэ агарын хөлгөний түлшийг чинь одоо 100% бид нар хангадаг болмоор байна гэдэг. Тэгээ энэ гэрээ хийх юм бол та нартай бид нар бензин түлшний гэрээ хийя гэдэг. Гамбат гişүнэ. Ерөөсөө энэ түүх нь бол ийм. Тийм тэгээд хоёр гэрээн дээр Оросын ерөнхийлөгч ирэх үеэр зурдیں۔ Нэг нь бол энэ санамж, нөгөөх нь болохоор энэ гэрээ байгуулагдсан тохиолдолд хүчин төгөлдөр болно гэсэн бензин, дизель түлшний гэрээ байгаа. Тиймээс дамжин юм аа. За энэ дотор дахиад асуудал байдیں۔ Эгийн голын цахилгаан станцыг бид нар ярих гэдэг. Улаанбаатар хотод байгаа Оросын холбооны улсын өмчийг буцааж өгье гэдэг яриануд байдیں۔ Төмөр замын шинжилэл пакэжээр энэ яриан дотор байдیں۔ Тэгэхээр энэ болгоныг одоо гадаад яам арай жоохон ой санамжтайгаар энэ аюулгүй байнгын орон дээр орж иж асуудлаа ярьдаг баймаар байна. Энд чинь хоёр улсын хоорондын харилцааны асуудал. Гадаад яам аж үйлдвэрийн сайд руу өшгөлж ийн болдгоо ийм яриануд байгаад байгаа маа. Жишээлбэл одоо бид нар яг энтэй уялдуулаад төмөр зам эгийн гол гэдэг хоёр зүйлээ өнөөдөр яриад нэлээд урагшлуулсан байх учиртай юм. Тэгээ тэрийг одоо гадаад яам хийж гэнэ үгүй юу? Мөн энтэй уялдуулаад бид нар энэ хин хоолойны төсөл гэдэг зүйл яг аль төвшөнд явна гэдэг ийм мэдээлэлтэй байх ёстой. Тэгээ зүгээр дамжин сайдад анхааруулж хэлэхэд тэр байгууламж гэдэг зүйлээ яг нэг мөр болгож их хурлаар оруулахгүй бол эн чинь их хурлаар нэг удаа ороод унтсан. Их хурл эсэргүүцсэн. Тэгээд энэ Оросын талын санал, шахалт гэдгийг бид нар ойлгож хүлээж авахгүй бол дамжин буруу ярьж байна. Бид их гавьяа байгуулах гэж байна гэж одоо худлаа ярьж юусоо болохгүй шүү. Нөгөө талдаа тэр нисэх буудлын дээр ерөөсөө өмч өгж болохгүй. Ягаад гэвэл Оросын холбооны улстай яриа хилцэр хийхээр нэг ийм өмчийн хэрүүл рүү ороод идэх юм. Сургуулийн газар, Ленин клуб, одоо төмөр замын газар гэдэг нэг амар том сэдвтэй. Бид ерөөсөө юм ярьж болдгоо. Урдаас одоо энэ төмөр замын газараа бид аммаар байна. Тэгэхэд одоо явандаа энэ нисэх буудлын дотор Оросын холбооны улс өөрийн гэсэн газартай болно гэдэг ийм асуудал яригддаг болох вэ? Тийм учраас бол за гантөмөр гишүүнд 1 минут гүцээгээд өгье. Тэгээ би бол гол тодруулж байгаа юм бол манай энэ юуны баялагын сайд гэрээг хамгаалж түлхэх гэхээсээ илүүтэйгээр энэ хоёр улсын харилцааны асуудал гэдгийг их тодорхой хэлээд өмч бол бид нар өгмөөргүй байна гэдгийг Оросын талд шулуухан хэлдмээр байна. Яг гэвэл өмч гэдэг чинь хоёр улсын харилцаанд яг сэв болоод идэг байлээ л болдгоо. Зарим засгийн үед хаягдчихдаг. Тийм зүйл байгаад байгаа маа. Тийм учраас би зүгээр байнгын ороо яг энэ хэлэлцээрийг их хурлаар сойрхон батлах үеэр Оросын холбооны улстай хийж байгаа сүүлийн 10 жилийн гэрээ хэлэлцээрийг нэг сонсомоор байх юм. Уг нь тэмүүлэн дарга байвал энийг хэлье гэж бодож байгаа. Тэр гадаад хэргийн сайд нь ирээд деталь бүх юма гадаад байнгын ороонд ярмаар байна. Ингэжээж хоёр улсын харилцаа бүтэн харагдана. Тэгэхгүй бол энэ Гамбат гишүүний хэлж байгаа үнэн шүү дээ. Яг хоёр дахь гүцээж хэлэх боломж бий. За ингээ гишүүд асуулт асууж өмчлөлийн асуудал юм байгаа юу? За асуулт эндрийн микрофон өгье. За дамжин сайд хариулъя. Тэгээ дараа нь эндрийн микрофон өгөх юм уу? За дамжин сайд өөрөө шийд. За юу өмчлөлттэй холбоотой, гэрээтэй холбоотой мэдээллийг яг тодорхой манай газрын дарга өгөн. Тэгээд гантөмөр сайд маш их баярлалаа. Тэгээд одоо миний хэлж чадахгүй байгаа юмнуудыг л ярьж байна. Тэгээд гадаад хэрхийн ямаас л ер нь бол яг гадаад харилцаатай холбоотой асуудал төр зөвлөгөө авч бид хөдөлж байгаа. За тэр байгууламжуулалт тэр өгөхтэй холбоотой асуудлуудыг нэгтгэх асуудлыг бас гадаад хэргийн яамтайгаа ярилцъя. Баярлалаа танд.
Өмочр гишүүний микрофоныг өгье. Эндрийн микрофон. За, өмчтэй холбоотой. Шинэ нисэх онгоцны шатгуун хангамжийн байгууламж бол зөвхөн төрийн өмчт эрч соёл компани нэр дээр байна. Хамтарсан компани бол зөвхөн үйл ажиллагааг хариуцна. Байгууламжаар дамжуулж бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг дамжуулна. Ямар нэгэн өмчлөлийн асуудал байхгүй. Үүн дээр бол хоёр талаас харилцаа ойлголцлын сануун жижиг байгаа мөн хилцээр дээр дурддагдсан өмчлөлийн асуудал ерөөсө дурддаг байгаа байгууламжийн талаар. Хилцээрт оруулдаг нэмэлт протокол дээр бол энэ байгууламжийн асуудлыг бид нэр яг өмнөх их хурл улсын хурлын байнгын хуралдаанаар өгсөн үүргийн дагуу агарын хөлгийг түшээр цэнэглэх дид бүтцийг гээд хаалтанд цаашид байгууламж гих удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна гэдэг яг тодорхой заасан байна. Тэгэхээр энэ ойлголтын зөрүүг гол бидний байгуулсан протокол бол ойлголт